За яг тэр 2022 оны зөвшөөрлийн тухай хуулинд би ажлын хэсэгт байсан. Гаавыг даргаах гишүүн ахалсан. Тэгээ энэ дэр 381 зөвшөөрөл үлдээсэн баггүй юу? 1500-аас. Тэгсэн чинь энэ хооронд 2 жилийн дотор нөгөө зөвшөөрөл налгуулсан албан тушаалтнууд авилга хэл ахуул авахын тулд яасан бэ гэхээр 264 бүртгэл нэмсэн байна. Бүртгэлийн бичвэрэнд. Дээрээс нь 232 дүгнэлт, 132 гэрчилгээ, 30 магадлан итгэмжлэл, 9 сертификат нэмээд тэгээ 667-оор буцаад нөгөө нэг янз янзын хүн суртал үзүүлдэг тэр одоо бичвэрнтэй нэмсэн. Тэгэхээр аль болох одоо энэ дураараа нэмдэг яамдын болон агентлагуудын бас орон нутгийнхны нэмдэг энэ одоо бичвэрнтийг хязгаарлах ийм заалтыг заавал оруулах ёстой шүү гэдэг